Энэ 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Монгол улс Япон улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Монгол-Японы харилцаа хувьсэл өөрчлөлтийн чамгийн урт замыг дуулж ирсэн байна. Монгол-Японы харилцааг бүхэлд нь 4 үе шатанд хувааж авч үзэж болно. Ховлын хааны цэрэг 1274 1281 онд Японыг дайрч товтолж явсныг тооцох юм бол 20 дугаар зууны гартал Монгол-Япон хоёр орон ямарваа нэгэн харилцаагүй явж иржээ. Энэхүү ховлын үеийн цэргийн давталгааны тухай Такезаки Суянага хэмээх самурайн бичүүлж үлдээсэн хуйлмал судар сурвалж болон үлдэж ховлын хааны 5 элчийг цаазалж Камакурад буй нэгэн сүмийн дурсгалт газарт 1275 онд булшин дээр нь гэрэлт хөшөө босгосон эдүгэ хүртэл хадгалагдан үлджээ. Суэмацу Кенчио Английн Кембрижийн их сургууль сурч байхдаа 1879 онд англиар, улмаар Япон хэлээр 1885 онд хөрвүүлэн гаргасан Йошицуне дахин мандсан тэмдэглэл хэмээх ном бичиж түүндээ Чингис хаан бол Япон хүн хэмээн нотлохыг оролцсон нь Япончуудын сонирхлыг ихэд татсан гэдэг. Харин 1907 он буюу Мэйжигийн 40 онд Монголын нууц тавчааг Япон хэлээр анх хөрвүүлэн тайлбартаагаар Чингис хаан Жидсуроку Чингис хааны тухай үнэн тэмдэглэл нэртэй эрдэмтэн профессор Нака Мичио анх хэвлүүлсэн нь Японы Монгол судлалын эхийг тавьсан үйл явдал байлаа. Улмаар Монголын нууц тавчааг анх удаа галиг үсгээр буулгасан Японы эрдэмтэн бол Японы Монгол судлалыг үүсгэн тогтоогчдын нэг Ширатори Куракичи юм. Чингис хаан бол Монгол хүн гэсэн үнэн түүхийг Япончуудад таниулж эхэлжээ. Монгол улс 1911 онд тусгаар тогтнол зарлахад хятад үл зөвшөөрч хаант Орос хоёр нөр гаргасан байдгийг. Богд хаант Монгол улсын засгийн газрын дотоод хэргийг эрхлэн шийтгэх яамны тэргүүн сайд даалам цэрэн чимэд өөрийн биеэр Япон орныг зорьсон боловч гадаад орнуудын учруулсан саад татгуураас үүдэж замаасан бусаж ирсэн байдаг. Богд хаант Монгол улсын хаан Жавзан Дамподогт Япон улсын цог жавхланд эрхэмсэг эзэн хаанд загтал илгээж ерөнхий сайд Сайн ноён хаан Намнү Сэрэнгээс Япон улсын засгийн газарт ноот бичиг хүргэж харилцаа тогтоохыг хүснэ нь эдүгэ Япон улсын гадаад харилцааны яамны архивт хадгалагдан үлджээ. 1911 онд тусгай тогтнолоо зарлаад тэгээд гадаад улс гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх гэж их чухал зорилттой тулгарсан улс л да. Тэгээд тэр зорилгынхаа хүрээнд одоо хоёр хөшөөнд орж тухайлбал Японоор тусгай технологи хүлээн зөвшөөрүүлэх их чухал зорилт байсан. Монгол улс бол Японд нэг их найдвар тавьж байсан байдгийг одоо бүр тусгайлан элч зарж илгээлт явуулсан боловч харамсалтай элч нарыг хүлээж аваагүй замаас нь буцаасан байдгийг. Энэ ямар учиртай байсан бэ гэхээр зэрэг Япон улс 1904 онд хаант Оростой байлдаж ялаад 1907 1913 онд хаант Оростой зүү хойд даацдах нөлөөнийхөө бүсийг хуваах тухай нууц гэрээнүүд байгуулсан байдаг. Энэ гэрээгээр бол Оросын нөлөө гадаад Монголоор Японыхыг өөр Монголоор загалж тогтсон байдаг. Энэ нь бол дээр хөл явдал нөлөөлсөн байт юм байна. За Монгол улс дахь зөвлөлт улсын нөлөө Хэрээс хэтэрсэн 20-30-аад оны үед бүгд Монгол улсын зарим удирдагчид Германтай
Францтай, Японтой харилцаа хөгжүүлэх, Texas-ийн гадаад харилцаанд танилцуулахыг оролдож байсан бүтлгүүдсэн байдгийн. Зөвхөн бүтлгүүдээ зогсохгүй дараачийн одоо хэлмэгдүүлэлтийн нэг шалтгаан шатаа болсон байдаг. Япон улс коммунизмын нөлөөг хязгаарлах Солонгос, Манжуур, Монгол, Өвөр Монголыг эзэлж яваад Азийн хандлын орнууд руу төрөмгөө дан хийх, бэлтгэл хийх, туршилт газар болгохын бодлого явуулж эхэлсэн 30-аад оны эхнээс бүгд найрамдах Монгол Ард улсын хил дээр удаа дараалан өдөө хатгалга үйлдэж байсаар 1939 онд халахын голын дайныг дэгдээсэн. За хожимо бид нар ч одоо 2 удаа дайдсан болж таарад байгаа юм. Тэр дайны олзлог содыг манайд нэг хэсгийг одоо ах нар маань өгсөн байна. Тэр үед монголчууд дайны сүүдэрт нэрвэгдэж амьдрал нь тэмч сайнгүй байсан ч гэсэн булан тойроод ирэх олзлогдсон Япон зэргүүдийн жагсаалын өмнө талах тавих ядарч зүдэрсэн тэдэнд байгаагаасаа илүүчлэж байсан түүхч байдгийм. Өлсөж үхэж байсан тэр цагт амийн аварсан ачтан Төв аймгийн Борнуурынх байсныг Тамура хожим түүхч Магсарж угаагаар дамжуулан олж амьд яваагийнхан талархлыг гэрвлийнхэнд нь илэрхийлсэн түүх Монгол-Японы харилцааны нэгэн хуудас яахын аргагүй мөн. Дайсан байх амар хаан, хүн байх л хэцүү. Би дараа төрөлдөөн Монгол хүн болж төрнө хэмээн Тамура хэлсэн нь хүн байхын утга учир Монгол-Япон хүмүүсийн харилцааны сэтгэлийн учгийг хөндөхгүй байж яахан чадах вүлээ. Тухайн цагт олзлогдсон Япон цэргүүдийн барьсан барилгууд гэвэл засгийн газрын ордон, Элдв очрын нэрмжит кино театр буюу одоогийн хөрөнгийн бирж, Улаанбаатар хотын захиргаа, гадаад явдлын яам, намын дээд сургууль буюу одоогийн удирдлагын академи, Дуур үжигийн эрдмийн театрын барилга зэрэг болно. Японы олзлогдсон цэргүүд Улаанбаатар хотоос гадна Ерөө, Зүүн хараа, Баруун хараа, Бороо зэрэг газруудад ажиллаж байжээ. Тэд 1947 онд нутаг буцах болоход Ерөөд байсан Япончуудын дарга хошууч ИС гэдэг ихээ соёлтой хичээлдүү насны хүн багахан цагаан давуу хүүдэнд нас барсан зэргүүдийнхэн эрхий хурууг огтлон аваад овог нэр нас нутгийн тэмдэглэн бичиж хийгээд авч явсан тухай хорхингуудыг удирдах газрын даргаар ажиллаж байсан Тасрангийн Бавуудар жугай дурдгалдан тэмдэглэсэн байдаг. 1956 онд Зөвлөлбат улстай харилцаагаа сэргээн тогтоож Япон улсыг нөөбөд эсэх асуудал яригдах үед дэмжихийг одоо хүссэн тийм ажлыг Оросын тал тавьж ирсэн байдгийг. Америк нэгдсэн улс ч гэсэн Японы энэ саналыг дэмжиж Японы асуудлыг нөөбдөр хилцэх үед вето тавихгүй байхыг Зөвлөлбат улсаас хүссэн байдгийг. Ингээд 1957 онд Монгол-Япон хоёрыг нөөбөд зэрэг эсвэлэх асуудлыг нөөбийн чуулганаар авч хэлцэх үед Зөвлөлбат улсын дэмжлэгийг авсан Япон ногоон гэрлээр яваад орчихсон. Тайван татгалзаж Америк төдөлдсөн учраас Монгол улсын чадлагүй хоцорч байсан юм бас түүх байд юм байна. За 1961 онд бүгд найрамдах Монгол улсыг нөөбөд эсэх үед Монгол улсыг дэмжсэн эхний хэдэн орны доонд Японоос багтсан байт юм байна. За энэ бол Япон улс хэрэг дээр бүгд найрамдах Монгол улсыг хүлээн зөвшөөрсөн хэрэг байсан бөгөөд дипломат харилцаа тогтоох нөхцөл бүрдүүлж өгсөн юм байт юм байна. Дипломат харилцаа тогтоох тухай Монгол-Японы хэлэлцээ 1962 онд эхлээд 10 жил үргэлжилсэн байдаг. Ингэж сунжирсны шалтгаан нь бол дайны төлбөрийн асуудал арах маргаан байсан байна. 1965 онд Монгол явхад ямар ч байсан дипломат харилцаа тогтоох асуудлаар хэлэлцээгийн айлын тал юу гэж хэлхийг сонсоод Монголын тал бас ийм бодолтой байгаа гэж байсан. Тэгээд цэрэн цодол даргатай хэлэлцээ эхэлсэн түүхтэй.
Монгол улс Японоос 80 сая $80,000 таньцах төлбөр төлөхийг шаардсан. Гэтэл Японд хадгалзаж халахын голын дайн бол төрөмгөө дайн байгаагүй. Энэ бол манжгоо бүгд Монголд улсын хэлийн шугам тодорхойгүйгээс үүдсэн хэлийн бодлын мөргөлдөөн байсан юм аа. Тийм учраас бид нар бол Монголд дайны төлбөр төлөх хүнсэл байхгүй юм аа гэж маргадаг байсан. За энэ маргааны нэг тийш шийдэхгүйгээр Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоох, цааш нь харилцаа хөгжүүлэх боломж байхгүй байсан учраас хоёр тал ярилцж байгаад эхлээд дипломат харилцаа тогтоочих яа. Тэгж байгаа дараа нь одоо энэ маргаантай асуудлаа ярилцсан шийдье гэж ингээд тохироод бүгд найрамдах Монгол ард улс Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосноо нотолж бүгд найрамдах Монгол ард улсын онц бөгөөд бүрэн эрхтэй элчин сайд Нямын Ловсон Жүлтэм, Япон улсын онц бөгөөд бүрэн эрхтэй элчин сайд Кения Нисеки нарын ноот солилцох ёслол 1972 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагт Москва хотноо Япон улсын элчин сайдын яамнд болжээ. Энэ өдрийг хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон өдөр гэж тооцохоор тогтжээ. Монгол улсыг төлөөлөн Япон улсад Ловсон Жүлтэм, Дамбадаржаа, Цэрэн Дондов, Дашцэрэн, Ёндон, Должинцэрэн, Хүрлбаатар, Зэ Батчаргал, Жигжид, Хүрлбаатар нар элчин сайдаар ажиллаж байсан бол одоо Дэ Батчаргал 2018 оноос элчин сайдаар ажиллаж байна. Яриа хэлэлцээ эхэлснээс 7 жил, түүнээс хойш 6 жил зарцуулагдаж Япон-Монголын хооронд дипломат харилцаа тогтоож билээ. Япон улсаас Монгол улсад элчин сайдаар Кения Нисеки, Итаро Цугэ, Теруши Акияма, Мацутака Акихо, Масанари Озаки, Хидэказо Такасе, Шожи Суэзава, Яшихиро Хасуми, Кубата Шинжи, Марохито Ханада, Тацуо Тота, Ичихаши Ясуёши, Хитокоро Такуо, Шимизу Такенори, Такока Масота нар ажиллаж байсан бол 2019 оноос Кобаяши Хироюки элчин сайдаар ажиллаж байна. За 1974 оны 9 сарын 24-нд хоёр орны хооронд соёлын хэлцээр явагдсан байдгийг. Энэ хэлцээрийн дагуу багш оюутан солилцох, кино үзэж зохиох, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах гэмтэн одоо соёлын хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй. Мөн 1974 онд Монгол-Японы найрамдлын нийгэмлэг Япон-Монголын нийгэмлэг байгуулагдаж хамтарч ажиллаж эхэлсэн байдаг. За дипломат харилцаа тогтоосноос хойш дайны төлбөрийн тухай маргааныг дахин 5 жил одоо хэлэлцэж 1977 оны 3 сарын 17-нд бүгд найрамдах Монгол ард улс Япон улсын засгийн газруудын хооронд эдийн засгийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулж энэ хэлцээрийн нөгөө Японы засгийн газар Монгол улсад 5 тэрбум yen бусдын хөрөнгө олгосон. Энэ хөрөнгөөр Уул комбинатыг 1981 онд байгуулсан байдаг. Ингэснээр хоёр орны хооронд олон жил үргэлжилсэн маргаантай асуудал эцсийн шийдэгдэж хаагдсан юм түүх байна. Япон улстай 1972 онд дипломат харилцаа тогтоож Япон улсын засгийн газар дайны асуудлыг шийдвэрлэх зорилгоор 50 сая Америк долларын буцалтгүй хөрөнгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлэх ноолуур боловсруулах говь үйлдвэрийг барьж өгсөн юм. Энэ үеэс л хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны эхсүр тавигдсан түүхтэй. Говь компанийн бүтээн байгуулалт хоёр орны харилцаагаар зогсохгүй. Жирийн Япон-Монгол хүмүүс хоорондын харилцаа үүсч итгэцлийн хийг тавьсан юм а гэж Мурай Мунеюки сан тэмдэглэжээ. Говь үйлдвэрийг барьсан барилгын талбайн технологийн удирдагч Накакума Такайоши хэдийгээр тэд монголчууд боловч урд нь хаа нэгтэй уулзаж байсан Япон хүмүүс шиг ийдгээр анхааран халамжилна. Ялангуяа эмэгтэйчүүдийн талаар ажлын хувцсгүй, улаан цув түүхэлтэйгэн арматурын хүнд төмөр мөрлөн зөөх монгол эмэгтэйчүүдийн хүч чадлыг биширхийн сацуу
Монгол хэмээх энэ орны тооцоолохын аргагүй далд хүчийг мэдрэх шиг боллоо гэж дурсан ярьж тэрбээр ажиллаан дуусгаад Япон руу төр буцахтаа хамгийн хайртай найз нэргүйгээсэн шилэн дээр зурсан зураг нэг ном бэлгэнд авлаа. Шилэн зургийн ард хамт ажиллахад таатай байлаа гэсэн утгатай үг бичсэн байлаа. Хоёр орны парламент гадаад яам төлөөлөгчтэй харилцан ажиллуулж санал солилцдог практик 1974 онд тогтоосон бол худалдаа эдийн засгийн харилцаа 77 оны эдийн засгийн хамтын ажиллагааны хэлцээрийн дагуу баригдсан говь хямруудыг тооцогдсон байдгийг. Жишээ нь бол говь хямруудын инженер техникийн ажилтнуудыг Японд сургуулж бадлагжуулах, говь хямруудын бүтээгдэхүүнийг Японд экспортлож гаргах гэх мэтээр одоо худалдаа эдийн засгийн харилцаа бол хөгжиж эхэлсэн төвхтэй. Ер нь бол Монгол-Японы харилцааны шинэ үеийн харилцааны анхны шанг татсан хүмүүс бол бүгд Монгол Ард улсын гадаад явдлын яамны сайд Монголын дүүрсрэн Японы ерөнхий сайд Накасоне Ясухиро, манай гадаад яамны сайд Цэрэмблийн гомсрон Японы гадаад хэргийн сайд Уно Соске, манай улсын төлөвлөгөөний комиссийн 1-р урагш дарга Төмөрийн Намжин, сайд нарын зөвлөлийн дарга Думагийн Соддом нарыг бол нэрлэж болох юм. За дүүрсэн сайд бүгд Монгол улсын гадаад яамны сайдын хувьд өрөндийн оронд түүний дотроос Япон оронд 1987 оны 5 дугаар сард анхудаа аль биесээр айлчилсан байдгийг. Энэ айлчлалын төгсгөлд ерөнхий сайд Накасоне дүүрсэн сайдыг хүлээж авч уулзахдаа Япон улс Монголтой харилцаа хөгжүүлэхийг хүсэж байна. Монгол Япон хүмүүс бол адилхан хөх толботой угсаагаар бол нэгтэй улсууд шүү. Монголд адилхан Азийн хамтын нэгдлийн гишүүн орнууд. Хэрвээ та нар хүсэх юм бол Япон улсаас хөгжиж байгаанууд үзүүлдэг засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламжинд Монгол улсыг хамруулж болох юм а гэж мэдэгдсэн. За энэ мэдээллийг дүүрсэн сайд их сөрхий тусгаж авсан байдгийг. Тэр үед Монгол улсын эдийн засгийн хөгжил зогсон байдалд орж эр байдлаас гарах арга замыг хааж байсан хэрэг юм л да. Тэгээд дүүрсэн сайд Япон улсаас буцаж ирээд улс төрийн товчоонд айлчлалынхаа дүнг танилцуулахад манай улс төрийн товчооноос Японтой эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх үжил баримтлалыг боловсруулах үүргийг гадаад явдлын яам, улсын төлөвлөгөөний комисс, гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хороо, шинжлэх ухааны техникийн улсын хороо, гадаад худалдааны яамд үүрэг болгосон байдгийг. За энэ 5 байгууллага хамтарч үжил баримтлалын төслийг бүтэн жилийн турш боловсруулж дууссан. За төсөл бэлэн болсон үед улсын төлөвлөгөөний комиссийн 1-р урагш дарга Намжимгой Япон улсад 88 оны өвөл айлчилж Японы төр хувийн хвшлийнхэнтэй санал солилцож ирээд эдийн засгийн талаар хамтарч ажиллах үжил баримтлаа батлуулж авч байсан юм төөх байна. За үүний дараа Японы гадаад хэргийн сайд Уно 1989 оны 5 дугаар сард Монгол улсад айлчилсан. За энэ айлчил бол өнгөн дээрээ дүүрсэн сайдын айлчлалын хариу мэд харагдаж байсан боловч хэрэг дээр цэвэр бот улс болон социалист орнууд тэн дотроос Монгол улсад өрнөж байсан нийгэм, эдийн засаг, улс төрийн үйл явц, ялангуяа шин сэтгэлгээг Япон улс сөрхий мэдэрч энийг одоо тандаж мэдэх юм зорилготой байсан хэрэг байсан байна лээ. За гомсрол сайд ч гэсэн Япон улстай харилцаа хөгжүүлэх Монгол улсын хүсэл эрмэлзэл, чиг бодлогыг нэлээд сайн ойлгуулж буцаасан байдаг. За Уно сайд ч гэсэн Монголтой харилцаа хөгжүүлэх Японы бодлогыг хариу нотлоод Монголын худалдаа эдийн засгийн төлөөлөгчд Монгол сайдрын зөвлөлийн дарга Думагийн Соддом нарыг урьдчилаад ингээд буцсан. За тэр айлчлалыг бол
их өрдөнтэй болсон гэж би өөртөө үздэг. Юу ихтэй зэрэг тэр ууноос айдвал за миний найзлал бол Монгол Японы харилцааны шинэ гарааны цэг болох ёстой гэж. За тэр бол одоо ингээд цаашнаар хэдүүлээ цаашаа явъя гэж шүү дээ. Тийм ээ. Бодлогын шинжлэх зарилтынхаа хүрээнд за Японтой ерөөсөө идэвхтэй харилцсан. За идэвхтэй харилцахын тулд мэдээж одоо улс төрийн төвшөнд яриа хэлцээг одоо идэвхжүүлэх хэрэгтэй нэг талаас. За нөгөө талд нь одоо болж игэл хоёр талын олон нийтийн хооронд одоо харилцаа холбоог бий болгож өргөжүүлэх хэрэгтэй. Тэгээд тэрнтэйгээ холбогдуулаад 89 оны тэр халах голын 50 жилийн ойг арай өөрөөр тэмдэглэх гэсэн ийм санаа гаргаж ирсэн. Манай одоо яаны тэр үеийн нөхдөөд энэ Хөрлөбаатар эднэрс идсэн байгаа юм. Тэгээд нэлээд хэдэн хүн ирэх маягтай тийм улсын хажуулагчны шугамар ирдэг. Тэгэхээр ерөөсөн тэр нэлээд хэдэн хүн нөгөө тэгвэр одоо манай олон нийтийн төлөөлөгч за тэгээд зөвлөлтийн олон нийтийн төлөөлөгчдийг оролцуулаад гурван талын оролцоотой одоо марш гэж юм зохион байгуулъя гэж Улаанбаатараас халах гол хүртэл. Мөн үү? Тийм нэг арга хэмжээ тахаас. Тэрний цаана юу гэх юм тэр одоо зайл тэрэл дэргэсэнд энд өргөдсөн тэр хүмүүсийн арга гэрээхэнд одоо тэр санал хүсэлтийг хангаж ерөн тэгээд одоо нэг олон нийтийн санаа бодлыг л одоо зөвшөөрүүлэх гээд байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд тэднэр нь бас нэг хүсэлтэй දී. Одоо нөгөө нутг руугаа одоо зөвлөсөн ч гэх юм уу нэг тийм дээрээ бичгтээ тэднэр өрснөө юутай билээ л дээ. Тийм бүр дурсгалын үгтэй. Тийм мод босгодог. Одоо модон хөшөө гэх юм уу да. Тэгээ хуучин бол манайхан тийм саналуу тавьдаг тэрийг зөвшөөрдөг. Тэгээ тэрийг бид нар одоо тэгж болно гэж. Тэгээ одоо хэрнээ тэр халахгүй тийм юу. Тэр модон хөшөө бол одоо жишээ нь бичгтээ тэр байж байгаа жишээ. 1988 онд болсон үйл явдал энэ хүртэл Хөрлөбаатар бид хоёр хамтдаа ажилласан. 1989 оны 100 санагдаж байна. Японы талаас ямар хэлбэрийн эдийн засгийн хамтын ажиллагаа байж болох талаар судлах баг Монголд ирж ажилласан. Тэгээд бүгд найрамдах Монгол ард улсын сайдрын зөвлөлийн дарга ерөнхий сайд Содномыг Япон улсад айлчлуулж илүү тодорхой ярилцахаар болоход 1989 оны 12 дугаар сард Монгол улсад ардчилсан хувьсгал эхэлсэн юм да. Айлчлалын үеийн хэлэлцээ, яриа, хэвлэлийн баг хурал тэн дээр бол ер нь бид бол элен далангүй нээлттэй тийм их яриа болсон. За тэрнээс ч болоодаа ер нь би боддгийн энэ монголчууд ч ер нь өөрсдөд хийх юм байна шүү. Ер нь одоо харилцан итгэлцэлтэй байж болох юм байна гэсэн ойлголт авсан болов уу гэж би боддгийн байгаа юм. Кайфу ерөнхий сайд маш завгүй ажиллаж байсан тул уулзалтын цаг товлох нэлээд хүндрэлтэй байсан. Яг бас тэр үеэр англич билүү гадаад айлчлал болох гэж байсан юм. Гэтэл тэр айлчлалд явахын яг нэг өдрийн өмнө уулзалтын цаг гарч Содном дарга ерөнхий сайд Кайфутай уулзаж билээ. Содном ерөнхий сайдын айлчлалаар Япон улс 450 сая иений эмнэлгийн тоногд хөөрөмж нийлүүлж худалдааны хэлэлцээр байгуулсан нь Япон улсаас Монголын ардчлалыг бодиттой дэмжсэн анхны алхам байлаа. Энэ айлчлал бол Монгол-Япон хоёр орон харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиг бодлогоо дээд төвшөнд буюу ерөнхий сайд нарын төвшөнд харилцан бодлосноор чухал ажил бодолтой байсан юм а. 1990 оны Монголын ардчилсан хувьсгалыг Япон улс манлайлан дэмжсэн билээ. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод Японы онцгой томилолтын сэтгүүч сурвалжлагч нарын баг ажиллаж 1990 оны Монголын ардчилсан хувьсгалт тэмцлийн өдөр бүрийн үйл явцыг Японы Майничи, Асахи, Кёдо, Никкей зэрэг сонин хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан дэлхийн нийтэд хүргэж байлаа.
Энэ үед Улаанбаатарт Асахи сонины салбар нэгдсэн нь барууны орны Монголд нэгдсэн анхны хэвлэл мэдээллийн байгууллага болжээ. Дэлхийн нийтэд бие даасан байдлыг эрмэлзэж байгаа Монголын хувьсгал өрнөж Азийн социалист оронд анх удаа нэг намын дарангуйллыг халсан Монгол нь ардчлалд шилжих томоохон өөрчлөлтийг эхлүүлсэн нь Аз номхон далайн бүсийн шинэ үйл явдал болж байна хэмээн дэлхий дахинд түгээж байлаа. Сарай төрхөн Аз, Ухаан бодлон Орос, Сонгуулийн Голбаатар Чингис хаан хэмээн Японы хэвлэлүүдээр цацаж хаагдмал байсан Монгол дэлхий дахинд нээлттэй болж эхэлсэн юм а. Тэр үе бол 1990 оны 1-р сарын сүүл байлаа. Би Бээжингээр дамжин буян тухай нис онгоцны буудалд шөнийн 2 цагт газарлаа. Онгоцны буудлын угтах танхим бүдэг гэрэлтэй бүүдгэр харанхуй бөгөөд тэнд эгнэн зогссон буутай зэргүүдийн орлоор сэтгэл төгшин явж өнгөрснөө санаж байна. Угтах танхимд хүлээж байсан орчуулагч хөтөч маань тэндээс шууд үндэсний номын сан руу явна гэлээ. Учир нь үндэсний номын сангийн өмнө байсан Сталины хөшөөг яг одоо буулгах гэж байгааг нь. Тэгээд 28 хэмийн хүйтэнд гүн шөнөөр үндэсний номын сан руу яаран очиход тэрхүү дүр зураг нүдний өмнө ид өрнөж байлаа. Тэр үед надаас гадна бас 2-3 гэрэл зурагчин тэр үйл явдлыг фото хайлсанд буулгаж байлаа. Японд босож ирээд удалгүй миний авсан гэрэл зураг Японы сонинд нийтлэгдэж Монголын ардчлалын нөхцөл байдлын талаарх мэдээ Япон даяар төгсөн. Япон улсын ерөнхий сайд Тоширо Кайфу 1991 оны 8 дугаар сард Монголд айлчилсан нь тус улсаас төдийгүй өрнөдийн орнуудаас Монгол улсад засгийн газрын тэргүүний төвшөнд хэрэгжүүлсэн анхны айлчлал байлаа. Энэхүү айлчлалаар Япон улсын ерөнхий сайд Кайфу Монголын ардчлалыг дэмжих Японы бодлогыг зарлалаа. Монголын ардчлал зах зээлд шилжих шилжилт шинжиллийг дэмжсэн Японы бодлого тууштай байж Аз дахь ардчлалыг дэмжсэн олон улсын механизм бий болсон билээ. Манай ерөнхий сайд үнэхээр зовлон зүтгэрийн одоо нэг хэлэн талангүй байсан. Тэгээ одоо бид нар ийм тусламж дэмжлэгт одоо найдаж байна, хэрэгтэй байна. Одоо гэдгийг хэлсэн. За нэгдүгээр тав хүмүүнийг одоо дэмжиж үзээч. За манийг юу дэмжих юм гэдэг зэрэг бид нар бол одоо ардчлал зах зээлийн замаар одоо эргэлт буцалтгүй орж байгаа. Тэгээ энд бол бид нар нэгдүгээр цааш эрдүгээр зөтөд бидний одоо хөгжин авдаг зэлжсэн жин алга болсон. Одоо бид шинэ тэмш хэрэгтэй шинэ нөхцөл байдал руу хөтлөхөд одоо үнэхээр одоо харж амтах юм. Хүч хэрэгтэй байна. Кайфу айлчлалын үеэр бол одоо бидний одоо улс төрийн томьёол сүг байдгийг. За одоо ерөнхий сайд нарын айлчлал ингээд боллоо. Одоо энэ айлчлалаас эхлээд одоо хоёр орны харилцааг цаашид 21-р зуун руу чиглүүлж хөгжүүлнэ. Япон улсын засгийн газар 1991 оноос тус улсын хөгжлийн албан ёсны тусламж Хайотод Монгол улсыг хамруулж Монгол улсыг зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн хүнд хэцүү сарилтын жилүүдэд буцалтгүй тусламж үзүүлж байсан нь монголчуудад үнэлж баршгүй дэмжлэг болсон билээ. Япон улсын хөгжлийн албан ёсны тусламжийн бодлогыг харахад бол дэмжлэг тусламж нь манай тухайн үеийн нөхцөл байдал, эдийн засгийн байдал, хөгжлийн зорилтуудтай нягт уялдсан байдаг. Жишээлбэл 90-ад оны ихэнх үеэс бидэнд ямар дэмжлэг тусламж үзүүлж ирвэ гэдгийг харахад бол ер нь бол амжиргаанд одоо хүн амын амжиргаанд нэм чухал хэрэгцээтэй салбаруудад дэмжлэг тусламж үзүүлье. 1. За хоёрдугаарт Монгол улсыг зах зээлийн эдийн засаг руу шилжихэд нь оюунлагын одоо тусламж үзүүлье. Туршлага мэдлэг туршлагаасаа хуваалцъя гэсэн энэ хоёр чиглэл хамгийн гол чиглэлүүд нь байсан байдаг. Улаанбаатар хотын цахилгаан дулааны хангамжид одоо хамгийн хувь нэмэр оруулдаг 4-р дулааны цахилгаан станцад 91 онд Японы тал бүр 15 сая долларын буцалтгүй тусламж үзүүлсэн байдаг. Энэ буцалтгүй тусламжийн ачаар энэ дулааны цахилгаан станц дахь нөгөө цахилгааны сатал, дулааны сатал маань арилсан байдаг. За зам тээвэр холбоо бас л одоо амжиргаанд нэг шаардлагатай гол дэд бүтцүүд тухайн үед бас л
хүнд байдалд орчихсон байсан. Төмөр зам дээр гэхэд ачааг нэвтрүүлэх чадварыг сайжруулах шаардлага үүссэн. Ингээ үүн дээр бол замын өвдөд одоо шилжүүлэн ачуулах байгууламжийг Япон улсын бүцэлгүй тусламжийн хүрээнд байгуулж байсан. За одоо төмөр замыг үер уснаас хамгаалах ч байдаг юм уу? Зүтгүүр вагоны баазыг шинжлэх. Зарим нь тусламж, зарим нь хөнгөлөлттэй зээл. Энэ төмөр замын одоо салбарын асуудлуудыг шийдвэрлэхэд Японы тусламж орж ижээ тухайн үед. Налахаас Эрдэнэ сум хүртэл Явандаа бол Багнууртай холбосон энэ замыг Японы бүцэлгүй тусламжийн хүрээнд бид нэр одоо байгуулж ижээ. За холбооны хувьд тухайн үед бол одоо бид нар бол гадаад ертөнцтэй холбогдохоос хэцүү байсан. Миний санаж байгаагаар л бид нар төв шууданд очиж захиалга өгч нилээдгүй бас хэмжээний одоо мөнгө төлжээж бид нар гадагшаа утсаар ярьдаг байсан. Ер нь бол маш их хэцүү байсан. За интеграцийн станцыг Японы бүцэлгүй тусламжаар оруулж ирсэн байдаг. Ингээд үүний дараа бид нэр дэлхийн улс орнуудтай чөлөөтэй холбогдох нэг ялангуяа олон улсын холбоог сайжруулахад энэ төсөл ач холбогдолтой болсон байдаг. Тэр цаг үеэс эхлээд Монголыг дэмжих одоо хөдөлгөөн дэлхийн дахинд өрнөсөн донорнуудын төвшөнд. Тэгээд Япон улс түүнийг манлайсан. Ялангуяа 1991 оноос 2000 оны хүртэл бол Япон улсын засгийн газар Дэлхийн банк хоёр хамтарч одоо Монголд хандивч орнуудын уулзалт гэдгийг 10 удаа зохион байгуулсан байна. Олон улсын валютын сан Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнд гишүүнээр шуур хайлсхий гэж цагаан жилдээ дуусгаж байгаа битүүний өдөр бид нар тэр саяны ярьж байгаа санхүүгийн ордон байгуулахад элсэж байлаа л да. Тэгээ Японс бол буцалтгүй тусламж, техникийн хамттай ажиллагаа, юуны хөнгөлөлттэй зээл гэдэг үндсийн 3 тийм одоо хэлбэрийн дэмжлэг тусцааг бол үзүүлж ирсэн. За өнөө хүртэл нийтдээ 3 тэрбум орчим Америк долларын тусламж үзүүлсэн гэсэн одоо тийм тоо баримт байдаг. Энийг дотор наванд үзэх юм бол 1.50% зээл хөнгөлөлттэй зээл нь 1.4 тэрбум. За буцалтгүй тусламж болон техникийн хамттай ажиллагаа 1.6 тэрбум орчим болсон байдаг юм билээ. Японы тал 1996 онд Монгол-Японы харилцааг ижбүрэн түншлэлийн хэмжээнд хөгжүүлэх санал дэвшүүлсэн бөгөөд Монгол улсын ерөнхий сайд Энх сайхан 1997 онд ерөнхийлөгч Багванд 1998 онд Япон улсад айчлах үеэр талууд хоёр орны харилцааг ижбүрэн түншлэлийн зарчмаар хөгжүүлэх тохиролцоонд хүрч харилцаа хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг нийгмийн бүхий салбарт эрчимтэй хөгжиж ирсэн. Энэ зарчим 1999-2001 оны хоёр талын дээд өндөр хэмжээний айчлуудын үеэр гаргасан хамтарсан мэдгэлүүдэд тусгалан олсон байна. 2006 оны 3 дугаар сард ерөнхий сайд Энх болд Япон улсад айлчлаж ижбүрэн түншлэлийн харилцааг шин шатанд гаргаж хөгжүүлэх асуудлыг тохиролцсон бөгөөд Монгол улсын ерөнхийлөгч Энх баяр 2007 оны 2 дугаар сард Япон улсад албан ёсны айлчлал хийж Монгол-Японы үйл ажиллагааны 10 жилийн үндсэн хөтөлбөрт гарын үсэг зуржээ. Ерөнхий сайд баяр 2009 онд Японд айлчлаж, ижбүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, харилцааг цаашид стратегийн харилцаанд шилжүүлэх эхлэлийг тавих, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодотгох асуудлаар санал солилцлоо. За хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн зарчим дэвшүүлэх санаачлагыг анх гаргасан хүн бол Японы гадаад яамны тэргүүн дэд сайд Танака Хитоши гэдэг хүн байсан. Танаки сайд 2006 оны 7 дугаар сард Монголд айлчилж Монгол-Японы гадаад хэргийн яамны зөвлөлт төхөөлсөнд оролцох үеэр Монгол бол зүүн хойд Ази дахь Японы стратегид маш чухал ороо. Тийм учраас Монгол-Японы харилцааг бүс нутгийн стратегийн түншүүдийн хэмжээнд хүргэж одоо хөгжүүлэх ёстой гэсэн санааг гаргаж байсан. Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн элбэгдэрж 2010 оны 11 дугаар сард Япон улсад төрийн айлчлал хийж Монгол улс Япон улсын хооронд стратегийн түншлэл хөгжүүлэх тухай хамтарсан мэдгэтэлд гарын үсэг зурсан байна. Стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын хооронд өндөр дээд хэмжээний яриа хэлэлцээг идэвхжүүлэх,
эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, хүн солилцоо, соёлын харилцааг идэвхжүүлэх, бүс нутаг глобал асуудлаар хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ. Ерөнхийлөгч элбэгдэрж Япон улсад айчлах үеэр парламентын эндэр дээр гарч үг хэлснийг би синхрон орчуулга хийж байлаа. Парламентын зөвлөхүүдийн танхимд төлөөлөгчдийн танхимын гишүүд орж ирээд хоёр танхимын гишүүд бүгдээрээ ерөнхийлөгч элбэгдэржин үгийг сонсголоо. Ерөнхийлөгч элбэгдэржин хэлсэн үгийг гишүүд ихэд анхааралтай сонсож байсан бөгөөд гишүүдийн сэтгэл хөдлөл нь орчуулагч надад ч бас мэдрэгдэж байсан юм а. Хэлсэн үгийнхэн төгсгөлд Монгол Япон хүмүүс тэнгэрээс заяасан тамгатай гэж ерөнхийлөгч хэлэхэд бүх гишүүдийн тэр нь юу вэ гэсэн уур амьсгал мэдрэгдэж ерөнхийлөгч бид бүхний хөх толб гэхэд гишүүд баярлалдан инээцгэж байсан юм а. Тэр бүх сэтгэл хөдлөл нь тусдаа өрөөнд орчуулга хийж байсан надад ч бас мэдрэгдэж байсан билээ. Орчуулгын дараа парламентын гишүүд таны хэлсэн үг маш сонирхолтой байлаа гэж ерөнхийлөгчтэй ярилцах үед би ерөнхийлөгчийн яг хажууд нь байцаж орчуулга хийж байх жишээтэй. Ингээд Японы улс төрчид Монгол улсыг таниулж харилцааг хөгжүүлэхэд хэлэх үг нь хүртэл маш чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна гэсэн бодол төрсөн билээ. Шинзо Абе Японы ерөнхий сайдын албанд томилогдсон даруйдаан айлчилсан 3 дахь улс нь Монгол байлаа. Тэрээр Монгол улсыг зүүн хойд Аз дахь Япон улсын чухал түн шиг гэж нэрлээд Япон-Монголын харилцааг эрх чөлөө, ардчлал, энх тайван, харилцан туслах үзэл санааны дор эрчимжүүлэн хөгжүүлэх эрч санаачлагыг дэвшүүлсэн юм а. Энэ үеэс хойш Монгол-Японы харилцаа стратегийн түншлэлийн зарчимд тулгуурлан эрчимтэй хөгжиж ирлээ. Дээд өндөр түвшний айлчлалын давтамжуулж харилцан ойлголцол улс төрийн итгэлцэл нэмэгдэжээ. 大使というのはモンゴルでは日本の大使は3年ぐらいで変わるんですけども Монголд Японы элчин сайд 3 жил гаруй болоод солигддог. Гэхдээ би Монголд бүтэн 5 жил элчин сайдаар ажилласан. Энэ хугацаанд Монгол-Япон хоёр улсын харилцаа эрс хөгжсөн гэж бодож байна. Ингэж хэлсний учир бол үе үеийн ерөнхийлөгч, ерөнхий сайд гэх мэт олон хүн Японд айлчилж, Японы ерөнхий сайдтай санал солилцож байсан. Түүнчлэн Японы ерөнхий сайд Абе Шинзо 3 удаа Монголд айлчилсан юм. Энэ бол Японы дипломат харилцаанд бол урд өмнө байгаагүй. Юу гэмээр юм бэ? Тийм түүхэн цаг хугацаанд Монголд элчин сайдаар ажиллаж байсандаа үнэхээр баярлдаг юм аа бэ. Монгол улсын ерөнхийлөгч элбэгдэрж Япон улсын ерөнхий сайд Абе нар нийтдээ 9 удаа дээд хэмжээнд уулзсан нь хоёр улсын улс төрийн итгэмжилсэн харилцаа урд өмнө байгаагүй хэмжээнд хүрснийг илтгэж байгаа юм. Одоо энэ хугацаанд бол хийгдсэн том ажил бол эдийн засгийн түншлэлийн гэрээ гэдгийг байгуулсан байна. 2015 онд. Энэ бол хоёр улсын хоорондын эдийн засаг, худалдаа эдийн засгийн харилцааг бол эрчимжүүлээ хөгжүүлэхэд одоо тулгуур эргэцэн үндэс нь болж байгаа. Одоо зүйлтэй. Худалдаа эдийн засгийн харилцаа, дипломат харилцаа тогтоох үед дөнгөж $1 сая байсан бол одоо 700 сая орчим Америк долларын одоо худалдааны эргэлттэй байна. Харилцаа тогтоож явах үед 0 байсан хөрөнгө оруулалт одоо тэрүүн $200 сая одоо хэмжээнд хүрсэн байна. За хоёр улсын хоорондын худалдааны эргэлт бол нийтдээ өнгөрсөн оны статистикийг харахад бол $350 сая орчим байна. За түүний 334 сая нь бол Японоос орж ирж байгаа бараа. Буюу манай импорт. Дөнгөж 16 сая долларын бараа манайх экспортлж байна. Нийт $970 сая хөрөнгө оруулалт байна гэсэн тийм статистик мэдээ байд юм байна л. За нийтдээ 430 шахуу компани, том жижиг нийлсэн компани.
МонголというのはやっぱりМонгол бол хоёр том гүрний дунд хатжуулагдаж оршдог улс. Гурав дахь хөрш орнуудтайгаа сайн харилцаатай байж энэ гурван багны тэнцвэрийг олж байх нь маш чухал гэж бодож байна. Энэ бол зөвхөн улс төрийн талаар төдийгүй эдийн засгийн хувьд ч нэн чухал. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулалт ямар байх ёстойг бас нэг удаа эргэн харах шаардлагатай болов уу? をやはりもう一度よく考える必要がある。 Энэ 10 жилийн хугацаанд Японы компаниуд Монголд орж ирэх гэж баггүй хүчин чармайлт гаргасан хэдий ч бараг л ихэнх нь амжилт ололгүй буцацгаасан шүү дээ. ほとんどがですね、Эдгээрийн уг шалтгааныг сайн задлан шинжилэлгүйгээр дараагийн шатанд шилжиж орох юм бол бах байдгаараа л байх болно. Тиймээс Монголын талаас ч системийн янз бүрийн өөрчлөлт хийж гадаадын хөрөнгө оруулалтыг оруулахад амар болгох, хэрэгжүүлэх орчин бий болсоор байгаа ч гэсэн улам илүү хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байхаа. 1990 онд Япон улсаас Монгол улсад иений хөнгөлөлттэй зээлийг анх удаа олгож эхэлсэн байдаг. Эргэн төлөх нөхцөлгүйгээр санхүүжилт олгох замаар сургууль, эмнэлэг зэрэг нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай байгууламжийг барих, тоног төхөөрөмж нийлүүлсэн Япон улсын засгийн газрын төсөл хөтөлбөр тоочоод баршгүй олон болжээ. 90-ад оноос өнөө хүртэлх зээл тусламжийг харахад нэг салбар дахь хамтын ажиллагаа бол тууштай явж ирсэн. Энэ бол одоо боловсролын салбарын боловсон хүчин хүний нөөцийг дэмжих энэ хамтын ажиллагаа нийтдээ 45 сургууль болон сургуулийн өргөтгөлийг Монгол улсад буцалтгүй тусламжаар Японы засгийн газар барьж өгсөн. Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутагт 600 гаруй төсөл хэрэгжиж монголчуудын аж амьдралд үнэлж баршгүй дэмжлэг үзүүлсэн байна. 2002 онд Монгол улсад одоо Япон төв байгуулагдсан. Японы соёл, хэл, уламжлал энэ зүйлүүдийг Монголын ард түмэнд таниулахын сацуу хүний нөөцийг бэхжүүлэхэд Япон төвийн одоо гол зорилгын нэг нь оршиж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ээлтэй орчныг бүрдүүлсэн. Гамшиг тохиолдсон үед хорогдох байр болчдөг. За байгальд орчинд хор хөнөөлгүй. Ийм одоо дэд бүтцийг бүрдүүлсэн 4 сургуулийг Японы засгийн газар болоос сүүлд биднэрт ингээд барьж өгсөн байт юм аа. За дараачийн онцлог ёстой салбар бол эрүүл мэндийн салбар байгаа. Ангаах ухааны их сургуулийн дэргэд эмнэлэг байгуулах нь олон асуудлыг шийдэх юм байна. Зөвхөн одоо нэг эмнэлгийн хатуу дэд бүтцийг шийдэж зогсохгүй цаашдаа Монгол эмчнэр ямар байх ёстой, ёс зүй, ёс суртахуун нь ямар байх ёстой эмч хүний. За дээрээс нь одоо ямар мэдлэг туршлагатай байх ёстой. Энэ чиглэлээр тусламж дэмжлэгийг цогцоор нь үзүүлэе гэж үзсэн учраас энэ тусламжийг олгосон. 70 сая орчим $10 энэ Япон Монголын сургалтын эмнэлэг байгуулагдсан. Монгол Японы сургалтын нэмлэгийн барилга байгууламж MRI, ST зэрэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд эрүүл ахуйн өндөр стандарт зэрэг нь миний Япон Америкт үйлчлүүлж байсан эмнэлгээс ч илүүтэй гайхалтай байсан. Ийм ижбүрэн эмнэлгийг бүрэн дүүрэн ашиглахын тулд техникийн хамтын ажиллагаа мөн хүний нөөцийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн нь энэ тусламжийн гол онцлог юм. Өнөө хүртэл Японы талаас үзүүлсэн зээл тусламжаас хамгийн томд тооцогдох засгийн газар хоорондын хамтарсан төсөл бол Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барьсан төсөл юм. Би 2005 оноос 2008 онд Японы элчин сайдын яамны зөвлөх дэд тэргүүнээр ажиллаж байх үед энэхүү нисхэн гоцны шинэ буудал барих хөнгөлөлттэй зээлийн төслийн сонгон шалгаруулалтанд оролцож байсан учраас нисэх буудлын нээлтийн баярт мөчийг Японы элчин сайдын хуваар харах завшаан дохиож сайхан мэдрэмж төрүүлж байлаа. Энэхүү шинэ нисхэн гоцны буудлыг Японы засгийн газрын 66 орчим тэрбум иений нэн хөнгөлөлттэй зээлээр барьж байгуулсны дараа Японы хувийн хвшлийн холбоо хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаанд хамтран оролцохоор болсон нь Монголд анхны Япон-Монголын төр хувийн хвшлийн хамтарсан түншлэлийн төсөл боллоо. 2021 оны 7 дугаар сард нээлттэй хийсэн энэхүү олон улсын шинэ нисэх буудал нь
Өдөрт олон улсын болон орон нутгийн нислэгийн 139 агаарын хөлөг 12,000 орчим зорчигч хүлээн авах хүчин чадалтай, жилдээ 3 сая хүртэлх зорчигч хүлээн авах ирээдүйд 10 сая хүргэх боломжтой буудал юм а. Манайхан бол мянган инженерийн төсөл гэж ярьдаг. Энэ бол инженер технологийн боловсон хүчин бэлдэх төсөл юм байна. Одоогоор бол нэг 600 орчим багш оюутан энэ төслийн хүрээнд Японд боловсрал мэдлэгээ дэвшлүүлээд явж байгаа. Улаанбаатар хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг Японы JICA боловсруулсан байдаг. Тийм том төслүүдийг хэрэгжүүлэх явцад үннийг хэлэхэд амаргүй асуудал их гарч байсан. Япон талаас хэрэгжүүлэх боломжгүй шалтгаантай эсвэл Монгол талаас газрын тал дээр асуудал гарах, санаа бодол зөрөлдөх, зээл авах нь зөв үү, буруу юу гэд олон асуудал байсан. Гэвч тэр бүгдийг хоёр тал амжилттай шийдэж эцсийн дүндээ хэрэгжүүлж чадсан нь миний хувьд бахархмаар сайхан байна. Түүнээс хойш өнөө хүртэл манай улс Монголд үзүүлж байгаа хөгжлийн албан ёсны тусламжийн мөнгөн дүн үзүүл, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, техникийн хамтын ажиллагааны тусламж хөтөлбөрүүдийг хамруулан 336.6 тэрбум иен даваад байна. Япон Монголын цаашдын харилцааг Японоос Монголд үзүүлэх тусламжийг гол болгодог. Хувийн хөвшлийн хөрөнгө оруулалт худалдааг голлсон харилцаа руу хурдан ахиж хөгжөөсэй гэж хүсдэг. Япон юу гэж Монголд одоо сануулж байдаг өгөхөө зэрэг бид Монгол улс цаашид тусласаар байх болно. Тэгэхдээ манай тусламжийн бодлого бол Монголыг зүгээр тэжээх бодлого биш шүү. Монголчууд бие даасан хөгжлийнхөө төлөө өөрийн хүч чармаалтыг дайжлах ёстой. Тэр чармаалт харагдаж байх юм бол түүнийг дэмжих нь манай бодлого шүү гэдгийг анхааруулсаар ирсэн. Бид бол бас олон улсын давцанд хэв чимээгээр Япон улсаа дэмжиж ирсэн. Хоёртон жумаарсан бас дэмжиж ирсэн юм сайхан жишээнүүд байдаг л да. За хамгийн сүүлийн жишээ гэдэг 2011 оны 3 сарын 11-ний Фукушимагийн реактор гамшиг байна шүү дээ. Тэр ороод засгийн газар хуралдаад тусламжийн асуудлуудыг шийдээд маргааш өглөө нь Сеул нисэх юуны онгоцоор намайг явуулаад тусламжийн бараад. Тэгээ Сеул буух зорчигтой тэнд буулгаад би ганцаараа онгоцтой нарийнтайгаар ийм буудал дээр очиж тусламжийн бараатаа очиж яасан бас тохиолдол байдаг. Тэгээд дараах нь 3 сарын 15-нд байхаа манай энэ онцгой байдлын комиссийн авар хангийнхан 12 гүрний бүрэлдэхүүнтэй тусгай комиссар дарга наглаад ингэж очиж бас Японд туслаж 3 хоног тэр гамшиг болсон газар нь нөгөө сургууль улсуудыг ирж хайх ажилд оролцож ингэж байсан. Юуны өмнө би Япон Монголын найрамдлын нийгэмлэгийг үүсгэн байгуулсан. Энэ нийгэмлэг 1965 онд Япон Монголын Азийн нөхөд гэдэг нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм да. Ингээд бид 1967, 72 онуудад Япон Монголын найрамдлын нийгэмлэг хэмээн байгууллагынхаа нэрийг өөрчилсөн түүхтэй юм. Энэ нийгэмлэг маань одоо 55 жилийн хугацаанд байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсад хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй нийгэмлэг ажиллаж байна. Тэгэхээр энэ дотроос ялангуяа Япон сургууль төгсдийн Жугама нийгэмлэг, одоо Япон судлалын нийгэмлэг гол үүрэг гүйцэтгэж байна. Мөн одоо Альянс нийгэмлэг бас үйл ажиллагаа явуулж байна да. Японы олон муж, хот, Монголын олон аймаг, хотуудтай найрамдлын харилцаа тогтоосон. Жишээлбэл Дорногов аймаг байна, Төв аймаг байна, мөн одоо Увс аймаг байна, Баян хонгор аймаг байна. Эд бол Японуудын олон хоттой хамтын ажиллагаа явуулж харилцан солилцоо, хүн солилцоо явуулах, оюутан сурагч илгээх ийм үйл ажиллагааг одоо хэрэгжүүлж байна. 1990 онд ардчлалд шилжсэнээс хойш Япон Монголын нийгэмлэг нь өнөө хүртэл голжлон Васеда их сургуульд жилд 4 удаа лекц уншиж, 2 удаа
Япон ба Монгол гэдэг тохимол гаргадаг юм. Бид жил бүрийн 3 дугаар сарын дугаартаа орчин цагийн Монголын эхний давхарга гэдэг улс төр эдийн засаг дипломат харилцаа нийгэм соёлын мэрэгжилтнүүдийг нэгтгэсэн цуврал хүргэж байна. Энэ сэтгүүлэн жилд 2 удаа гаргадаг юм. 一つのシリーズをずっとやっております。 20 дугаар зууны дэлхийн Монгол судлалд Чингис хааны үеийн Монголын түүхийн судалгаагаар Япончууд алдартай билээ. Тэр үеэс хойш эдүгэ хүртэл Японы олон эрдэмтэд Монголын түүх, хэл соёлын талаар ихээр судалгаа хийж олон тооны алдартай зохиол бүтээлэн хэвлүүлжээ. Тухайлбал Японы нэрт эрдэмтэн Озава Шигео Монголын нус товчоог хэдэн жилийн турш Япон хэл рүү орчуулж, эрдэмтэн Аката Хидехиро дэлхийн түүх мэндэлсэн нь хэмээх алдартай зохиолон бичсэн байна. Бид эзэн хааныхаа түүхийг бичиж чадахгүй байсан тэр үед Япончууд Чингис хааны тухай судалж ном бичиж бас уран сайхны киног 1944 онд хийж байсан нь нэгийг хэлж байгаа юм. そしてまた 오픈 시마스 칭기스 한 Энэ жил Монголын түүх соёлын өвтэй холбоотой 2 зүйлийг олж хувилуулан Монголын талд гар туулж өглөө. Нэг нь Хувилай хааны Японд давтарч байсан тухай хуйлмал зураг. Нөгөө нь Чингис хааны алтан гэрэг. モンゴル国外務省に贈呈をさせていただいたところでございます。 Энэ бол Японд байгаа Монголтой холбоотой материалуудыг нэгтгэсэн ном. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголтой холбоотой материалуудыг улс төсвөрээр нь ном болгон эмхтгэх ажлыг намайг хариуцаж хийн үү гэсний дагуу эмхтгэн гаргасан энэ. Түүнээс гадна би музейд олон жил ажилласан болохоор Чингис хааны музей байгуулахтай холбогдуулан музейн үзмэрт оруулах материалын зөвшөөрөл авах, хуулбар хийх зэрэг ажлуудад тусалж байна л да. それでなんていうんですかね。 戦前いろいろあったけれども Дайны өмнө янз бүрийн юм л болж байсан гэж шүүмжлэх хүмүүс байдаг эдэж Монголын талаар сайнаар боддог хүн олон байгаа болохоор энэ байдлыг улам сайжруулад Япончууд Монголын төлөө илүү их зүйл хийдэг болж бас монголчуудыг илүү их сонирхдаг болж харилцаа өргөн дэлгэр болж эдийн засгийн харилцаач хүмүүсийн харилцаач улам цэцгэлэн хөгжиж тийм л болвол хамгийн сайхан байх болно гэж боддог доо. ということになれば一番いいなというふうに思いますね。 2017年には Би 2017 оноос хойш Монгол улсын соёлын элчээр ажиллаж Монголын соёл урлагийг Японд сурталчилж байна. 1977 онд Монгол-Японы хооронд соёлын солилцооны баримт бичиг солилцсон нь энэ салбарын цаашдын харилцааны олон чухал үйл явдлын эхлэлийг тавьжээ. Улмаар 1990 оны ардчилсан хувьсгалын дараа соёлын салбарт хоёр орны уран бүтээлчдийн хамтын ажиллагаа урд байгаагүйгээр хурдцтай идэвхжсэн юм а. 78 онд үндэсний урлагийг бол үндсэнд нь харуулж чадах одоо том төлөөлөл бол очсон байсан. Энэ бол Нор Банздугай, Сундай Хомич, Морин Хурч, Батчлон. Тэгэхээр тэр гурав болвол үндсэндээ Япончуудын хувьд бол монголчуудын ихсгээр дамжсан оюун санаа, ахуй байдлыг үндсэнд нь аваачсан гэж Япончууд бол дүгнэдэг байна. 初めて通訳をやったのがその大学生の時で JICA 国際協力事業 Оюутан байхдаа JICA-д анх орчуулган ажил хийж байсан юм. 大学4年生の時にモンゴルから国立歌舞団 Харин дараа жил нь бүгд найрамдах Монгол ард улсын ардын дуугажгийн чуулган хамт олон Япон улсад тоглолтоор ирж 1 сар гаруй хугацаанд Япон улсыг тойрон аялан тоглолт хийхэд их сургуулийн 4-р курсын оюутан би орчуулагчаар нь ажилласан юм. Монгол улсын ардын жүжигчин Нор Банздугайн гайхамшигтай уртын дууг 20 настай залуухан би өдөрвөр сонсож байсан гэдгийг одоо дурсан санахад үнэхээр сайхан байна. Ерөөсөө Монголын хөгжмийн зохиолчдын холбоо бол идэвхтэй ажиллаж байна.
гээд ЮНЕСКО-гоор дамжуулаад Япон сангаас 15 мянган долларын аппарат хэрэгсэл өгсөн. Тэр хоёр аппаратаар намсраа жуугаа, лулсан шаруугаа, гончгсонлоогоо, дастулмгаа, цэрэн дөрж багш энтергээд ер нь олон хүмүүсүүдийн одоо тэр яриа концертыг бол бичиж авсан. Тэр бол үлдсэн баг. Монголын ардын урлагийн хамтлаг гэдэг утгаараа ажлын хуур хамтлагийн тухай яриа Киотогийн буддийн холбоо гэдэг том байгууллагын тэргүүний чихэнд хүрч тэр хүн ажлын хуур хамтлагийн тоглолтыг үзээд үнэхээр сайхан сэтгэлийн утсыг хөндөхөр аялгүй юм гэж үнэлснээр Нихон Гокку буюу Японы агаарын тээвэр компанийн ивент тэтгэдэг Отобутай буюу Кансайгийн Майничи телевизийн сувгаар гардаг хөгжмийн тайз цуврал нэвтрүүлгийн амьд тоглолтод оролцох урилга ирсэн юм а. Японд анхудаа морин хуурын чуулгыг одоо тоглуулах ийм ажил болж 97 оны 11 сарын 7-оос 12 өдрөд нар Японы 8 хотоор явж тоглосон. Ингэж морин хуурын чуулга бүх Японыг одоо энэ олон жилд одоо явах энэ агуу хүүргийг бол тэр Сато Норико гэдэг авгаа бол гүйцэтгсэн шүү дээ. Олон морин хуураар хойд нутгийн хаврыг тоглосон чинь үнэхээр сэтгэл хөдлөмөр байсан. Тэндээс санаа авч хойд нутгийн хавар дууны уралдаан зохион байгуулъя гэж Батчлуун багштайгаа хамт хичээл зүтгэл гарган кассетэнд бичүүлж сургууль радиогийн газруудаар тараалаа. Тэгээд хагас жилийн дараа уралдаанаа зохион байгуулсан юм а. Тэгтэл 287 хүн оролцдог байх шүү. Тэгээ ер нь зүгээр энэ 90-ад оноос хойш 2 улсын харилцааг харахад бол улс төр, соёл боловсрол, за аюулгүй байдал, батлан хамгаалах, дээр нь худалдаа эдийн засаг бүх салбар сайхан эрчимтэй хөгжсөн. А гэхдээ шим улс төрийн харилцаатай, эсвэл соёлын харилцаатай эдийн засаг, худалдааны харилцааг харьцуулах юм бол арай чамлангуй санагддаг миний хувьд бол. Монгол орны сөрхөж, нуугдмал нөөц бололцоо бас Монгол хүний онцгой чадвараас харахад Япон Монголын цаашдын харилцааг Японоос Монгол үзүүлэх тусламжийг гол болгодог. Хувийн хөвшлийн хөрөнгө оруулалт худалдааг гололсон харилцаа руу хурдан ахиж хөгжөөсэй гэж хүсдэг. Тэгээд улс төрийн одоо сайн харилцаагаа хадгалах, гэрээ хэлцээрээр хүлээсэн үүрэг айн биелүүлэх, хэлсэн яр төгөрсөн дом байж байх энэ нөхцлүүдийг одоо сайн бүрдүүлж явах юм бол Монгол Японы харилцаа нэрээдүй гэрэлтэй сарвал байна гэж бодож байна. За удирч өнгөрсөн ээдрээ дон жилүүдэд Монгол Японы дипломат харилцааг үүсгэн байгуулагчид Монголоос Японд, Японоос Монголд дипломат албыг мэргэжлийн өндөр түвшинд төлөвшүүлж ирсэн хоёр улсын мэргэжсэн дипломатуудаараа бахархахгүй байхын аргагүй юм а. Мөн үе үеийн засгийн газрууд, гадаад харилцааны яамдууд болон үе үеийн сайд нарын үйл хэрэг дипломат харилцааны алтан аргамж хизээж тасрахгүй 100 дамжин үргэлжилж манай хоёр орны хөгжил цэцэглэлд өөдрөг байх нь дамжиггүй. Иймхүү Монгол Японы дипломат харилцаа цаг цагийн шалгуурыг даван эрчимтэй хөгжсөөр байна. Хоёр орны ард түмэн энэ нэс жилүү ойртож бие биенээ улам дэмжиж хөгжил цэцэглэлт их дэлхийн онгон байгалийн хослол дунд найрамдал нөхөрлөл нь дэвжин мандахын өлзийтэй өрөөл өргөн барьж байна.
夏の目が吹く北国